Орсын яваад заяа. Чиний зэвтэй баачлээ. Ачмарчд ороод. Яа энэ бүр ямар хэцүү юм бэ? Хөдлөг болгоно газар хөдлөө таа шиг. Яа. Бэлдэж чашаа бас. Өнөөдөр бид хоёрын баяр биш. Бид тэр одоо ажил руу явж байна. Дунд зам дагуу. Дунд зам ин. Бахмит жорж мартахсан. Игсэн бэ. Ой, юу дөрсэй. Хитдөө. Тэгээд Ингээ ажил юм шиг. Бид өнөөдөр зүрхний ихний даалгавар ороод тэгээд эмнэлэг рүү явж үзлэг хийхээр болсон. Тэгээ манай ангийнхан бөөндөө явж ирснаас баг болго хуваагдаад тэгээ явчих гээд тэгээд рандомцсан чинь би гараад ирлээ. Одоо ингээ хамаг юм ачаад идэм биш ингээ. Арцсан явж байна. Тэгээ эмнэлэг явахгүй өнөөдөр эмнэлэг явахгүй хүмүүс юм ажиргалтай. Инээд алдаал тэр хаваа. Бид дөрөв юм идчихэд сургуулийн гадаанаас сургуулийн тэндээс юм идчихэд тэгээд одоо цэргийн төвөглөг дээр ирж байна. Гадаа бүр амар шатаж өгмөр халуун байна. Аимшигтай халуун өдөр байж лизэн хувцас өмсч ирсэн байд. Нүгэлцээ. Рэндомор суулгацсан дөрөв явж байна. Чи хаа. Гэтэ зүгээрээ зовлонгийн хөрмөн дээр Маш за сайн байна ах түвээ. Энэ момыг хараа. Ийм гой зам болсон байна охтодаа. Чиний YouTube-ийг манай уянгад үздэг. Уянгад үз сайн. тийм. Тэгээд би нэг рүү ороод ирсэн надад танаас хувцас сайлдаг өрөөг юм харуулъя заяа. Тэгээ би нэгтээ бас юу маань галтгоотой цэргийн төвөмлөг маань яг хоол байн өнөрсдөг. Бидний хоол гэдэг тийм амар гоё бол биш. Яг л энэ хоол. Угаач бас биш яг нэг дундчил. Тийш үү. За уцал хөрөө. Ихтэй түрүү жилийнхаас ямар өөр юм бэ лөө? хоосон байсан байгаа. Энэ тосны юм энэ санд юу байхгүйсэн бэ? Энд ихтэй Нэг юм өөрөө. яг л байгаа гэсэн. Өнөр бол жоохон хэцүү. Тийм баахан готлнод байна. Энэ шика байсаар л байна. Ууртай гарсан мас тэнд ирсэн юм. Бага мал тийм. Байгаа манах. Бич байгаараа. Хаач чаргүй царайтай гацтэй. Тэгээ орой тарах өчрээ тагсан чинь. Hello. Юу байцгаанда би ирэхлээ. Би бол өөрийгөө амар хүлээсэн заяа бичлэг хийхээ. Би ингээл амар өөрийгөө бол амар удаа хүлээсэн. Тэгээ ямар ч тач энэ нэг бичлэг орох үгүй байсан мэдэхгүй байна. Тэгээд нэг юм байна. Тэгээ өчтөр нэрээ нэгдэх өдөр байсан. Амар уурт нэгдэх байсан заяа бүр ёо. Гинт бүр амар өглөө хичээл зүрхний ихний хичээл ороод тэгээд нөгөө нэг эмнэлэг рүү явж үзлэг хийн гэдгийг бид ерөөсөн мэдээгүй байсан. Баш гинт ингээд гинт жоох угаасаа тэгдэл юм байл л дээ. Тэгээд ингээд өнөөдөр ингээд явж үзлэг ингээд тэгээд рэндомцсан чинь би бишээл тэгээ манай ингээ хоёр охин бид дөрөв ингээд явж хүн эмнэлэг рүү очиж үзлэг хийсэн байгаа цэргийн төвөмлөг дээр. Тэгээд нөгөө үтсэн хүнийхээ одоо нөгөө нэг юмнуудаар ингээд ангийнхандаа кейс зохиогоод тэгээд тийм өртөө маягаар ажиллуулах юм бэ лээ. Тэгэхээр бас нэлээд хариуцлагатай тийм үзлэг хийсэн байгаа. Тэгээд орой 6 цагаас бид онлайн шалгалттай байсан уушигны тэгээд тэрийг төв сургууль дээр очиж өгөө. Тэгээд орой гараад ирсэн чинь бороо орц ямар хүүт мөт ёо. Тэгвэл амар өрт өдөр байсан.
Тэгээ арай гэж гэртээ очиж байжсэн чинь манай найзууд хамт хоног гээ яг ярьсан байсан л та гэтээ өнөөдөр өчтөр ингээ хоног гээгүйсэн. Тэгээ гинт хамт хонохоор болоод тэгээ би орой найзындаа ярьж хансан байгаа. Би одоо тэгээ найзындаа байна. Манай хоёр найз явцсан. Тэгээ би өдөр хичээлдээ одоо ингээ гарах байж байна. Найзаа маань төмсгсөн утас. Тийм байна да. Тэгээ нүрэ бодож байна. Тэгээ сонин сайхан юу байцгаанда би ер нь бол бичлэг хийн гэл ингээл аль он гарснаас хойш ингээл бодоол яваалсан заа ингээл бичлэг хийнэ гэл ингээл бичлэг хиймээр ингэж бодоол яваадсан гээ ерөөсөө бичлэг хийгээгүй бодоол яваадсан. Тэгээд ер нь он гарснаас хойш ер нь надад юм жоохон авшин зүйлүүд амар их болсон заа юу. Яг тэрний ажгаар гоё юмнууд ч гэсэн болсон л тоо. Хамгийн амар нь би 1 сарын 6-нд өөргөвчөө алдсан. Өөргөвчөө хичээлийнхаа ингээд өдөр тутам тэгэлдэг бүх юмаа би ингээд өрөөд явдаг. Тэгээд тэр өөргөвчөө би ингээд тэр чигээр нь алдсан, улгаад алдсан. Тийм надад амар муухай юм болсон. Тэрнээс тэг яг ингээд анагаахаа оюутанд ер нь бол 1 сар гараад 1 сарын 10-нд шалгалттай байдаг хгүй юу. Тэгээ яг ачааллын үе дүн мөн гарч мараа. Тийм ачааллын үе дээр миний цүнх байхгүй болоод тэгээ цүнхэн дотор ингээд миний хам хичээлийн юмнууд явж байгаа штэ. Тэгээ байхгүй за. Тэгээ ер нь тэр цүнхээ алдсан надад бүр амар навшин байсан зэ тэр бүр тэгээ би цүнхээ олж чадаагүй өрөвчээ тэгээд тэр чигтээ байхгүй болсон байгаа. Ямар ч тааш доор тиймэрхүү тэр одоо миний надад бүр амар хэцүү байсан зэ ингээ яг шалгалтын үеэр би ерөөсөө тэр одоо нөгөө нэг цагдаа магдаад ингээ хэлж бүртгүүлж ингээ гомдол гаргаж жоохон тийж явд юм билээ штэ. Тэгээ надад ерөөсөө тэр ингээ өөрөвчөө бодож надад ингээ гутарч гуниглах тийм цаг ерөөсөө байгаагүй заяа. Яг л шалгалт болох байгаа шалгалт тэгэл за одоо ингээл хамаагүй одоо нэгэнд алдсан юм одоо би яалтай хэлээ гэл ингээл тэр үедээ тэгэл тэгээд миний зөвхөн бол нэлээ үнэтэй өмнөд одоо тэр нөгөө авсан үнд ингээд зараад мөнгө болохоор зөвлөд бас байсан заяа. 12 сард авсан байсан миний таблет бүр үзэхтэйгээ байсан. Бүр шинээрээ би ерөөсөө ингээд алхтаж ашиглаж чадаагүй тийм таблет байсан. Тэгээд чихэвч, цэнэглэгч ер нь үнд хүрэх юмнууд байсан заяа. Тэр хүнд ямар ч тийм мөнгө болохгүй, ямар ч хэрэг болохгүй надад амар хэрэгтэй. Миний хувьд амар үнцэнтэй зүйл бол миний дэвтэр. Бүр миний 3 дугаар курсээс хойш тэмдэглэл хөтэлсэн ингээ бүх хичээлийн дэвтэр ингээд нөгөө үзий ядаад идэг А4-ийн дэвтэр маань байхгүй болсон за. Тийм нэг тиймэрхүү байна. Тэгээ өөр зөндөө юм байгаа тэр дотор би бүр ингээд амар их юм өөрч явдаг байхгүй ингээд адаглал ингээд 0 ороод гар угаах савн маам би тийм амар хэрэггүй бичлэн хэрэгтэйсээ зүйлүүд амар жижигсэж зүйлүүд амар авч явдаг тэгээд тэр юусе байхгүй. За одоо ингээд тэр ингээд яг гайгүй болцсон байгаа. Тэгээд би ингээд шалгалтаа өгөөд тэгээд шалгалтандаа ямартайж шалгалтаа амар сайн өгсөн. Тэндээ амар баярлж байгаа. Тэгээд шалгалтаа өгчөөд нэг 2 хоногийн дараа 1 сарын 18-нд би Хөх хот 7 хоног явчаад ирсэн. Хичтэйгаа. Тэгээд нэг дөрүүлээ хичтэйгаа хичийнхаа хүүхдтэй тэгээ бас нэг хамаатныхаа нэг дүүтэй ингээд дөрүүлээ Хөх хот 7 хоног явчаад ирсэн байгаа. Тэр бол амар гоё байсан. Одоо нэг тэгэл үлийн амралт болж дуусаад дараагийн семестр эхэлж гисэн талдаа орчихсон ингээд явж байна. Тэгэл хичээлдээ явбал ажиллаа хийгээл байж байна да. Тэг би бас ингээд бичлэг хийх юм амар дуртай зав. Тэгээд ингээд жоохон хүнд хэрэгтэй, жоохон жолтой хүнд эрэг бас тиймэрхүү юм хий гэж бодоод тэгээд санаа манаага бодож модоо тэгээд жоохон ер нь тэгээ бас чаач битгээс асуусан ингээд санаа манаа гэдэг. Ер нь ингээд ангаахын амьдралын талаар ингээд нөгөө нэг 24 нөгөө нэг хонж монжоо тиймэрхүү бичлэг хийж болно. Уг нь тэр амьд ажгүй санаа хийсэн болооч ерөөсөө ингээд нөгөө имлэг дээр хонохгүй байгаа хичээлийнхаа юугаар тийм тэгээд нэг тиймэрхүү байна. Одоо би тэгээд 4-р сонгон хайрхны нэгдсэн имлэг рүү явсан заяа. Анх удаага. Би нэрээ бас нэг юм ярих гэж бодлоо. Би нэрээ нэг хувийн эмэгтэйчүүдийн имлэгт ингээд сувлагчийн туслах, ер нь сувлагчаар ажилтдаг. Тэгээд ер нь ажиллаад нэлийн олон сар болж байгаа. Тэгээ ингээ анх удаага би ингээд сувлагчаар ингээл ажил үзэж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө тийм сувлагч юм хийж үзэж байгаагүй. Тэгсэн чинь ингээд сувлагч нарын баяр шин 5 сарын 12-нд идэв юм шүү дээ. Тэгээд ингээд тавтахад ингээд тэрний бичлэг нэг хальт хийсэн бахад тийм мишэлч тэр ингээд хичээлтэй байжсэн чинь ингээд
хичээлээ тарчаад ингээ хүрээд ирээрээ ажил дээр захирал заавал ирээд шүү гэд тэр ингээ гайхаад ингээ хурал мурал олох ч юм уу гэдгсэн чинь үгүй ингээ хоолнд орно нэгээд тэр хоёр ингээ юм хоол юм бол ингээ жоохон гайхаад манайхаа ингээ амар хөөрхөн ингээ бүгднгийнхэн төрсөн өдрийг ингээ мэддэг тэмдэглэж аваад ингээ гоё тэмдэглэж өгж бэлэг мэдээ өгдөг за. Тэгээ миний төрсөн өдрөний надад ийм эмийг бэлгэлсэн. Тэгээ бид тэр ингээ өглөө 7:00-аас хичээлдээ яжгаа тэгээд ингээ хараа шууд ажил дээр оцоохгүй ингээ бүр залгаал та хоёр тарц юм уу дүү шууд хүрээд ир гээл юмч залгаал тэгээ бид тэр ингээ жоохон гайхаад яах ч юм бол тэг ямартай ч оцсон чи ингээ даан солигч нарын мараа хэдүүлээ ингээ бүндэ хоолнд орно гэд тэгээд анз за хоолнд орох юм байна гэд тэгээ бодоо байдсан чинь хоолндоо орж идэхгүй юу тэгээ ингээ зүгээр хоолнд ороод болчих юм байх гэж би бодож ирсэн тэгсэн чинь үгүй гинт гаднаас ингээ амар бэлэг бариад ороод ирсэн за ингээ солигч нартай ингээ бэлэг өгсөн за тэр надад амар хөөрхөн санагдсан за би чинь зүгээр л солигчаар төгссөн тийм дипломтой хүн биш зүгээр ингээ хичээлийн хажуугаар ингээ хийдэг ажил байдал ингээ яг ингээ солигч нарын байраар солигч гэж ингээ баярлуулсан надад амар хөөрхөн санагдсан тэгээд нэг юм чинь гэсэн за ингээ солигчийн ингээ хийдэг зүйлсийг бид нар ингээ хийж чаддгүй шүү ингээ чаддгүй болохоор та аюу мундаг гэж хийлж ингэж бэлэг өгсөн тэр надад амар таалагдсан за. Би та нартай ажлын талаар жоохон яриа л да. Анх бол би энэ ажилдаа эмэгтэйчүүд надад амар сонирхолтой санагдаад байхгүй. Одоо бид нар чинь ингэ цаашаа найруулах хэрэгтэй үе бодог бүтсэн. Тэгээд эмэгтэйчүүд ер нь бол надад тажиг санагдаад тэгээд жоохон юм сурч мэдээ ирээдүйд маань хэрэгтэй гэсэн үднээс ер нь бол энэ ажилдаа анх орж исэн. Тэгээд яг ингэ хичээл дээр ингэ анал ордог ч гэсэн яг имлэг дээр очиад жижиг сажиг юмнуудыг амар мэдгүй тэгэл ингээл асуугаал инээ тэр ингэж болдог байхгүй юу. Тэгээ ер нь тиймэрхүү юмнууд ч гэсэн сурын ядад ирээдүйд маань хэрэгтэй гэсэн үднээс би ер нь анх орж исэн. Тэгээ анх бол ингээл юугаач мэдгүй ингээл солигчийн ингээл юм ингээл мэдгүй. Тэгэл ингээл нөгөө нэг мисийнхаа ингээд ерөнхий эмчд загнуулаад ингээл амар гармаар санагдчихсэн зэрэг ингээл би мэдгүй ах чи ингээл зүгээр хэлээд өгч болтгүй махтаа гэж бодож мод. Одоо ингээ юмнуудаа сураад ажилдаа дасаад ингээд ирсэн чи ер нь бол юмдаа ичгүй санагдаж байгаа. Тэгээд зөвхөн тиймэрхүү арай л олон юм ирчихэж байгаа. Одоо би ер нь бол манай сургуультай бутуунтай амар ойрхон би өөрийгөө яг хаанагаа бол сайн мэдгүй байна. Тэгээд тэгж улаан хоорон хавцаа байгаа болов уу би өөрөө бодчих. Тэгээд энэ бол манай ангийн хоёр найз амьддаг хгүй тийм ямар ч тач хамт явж шүүгээ хилцсэн байгаа. Одоо 2-4 жилдээ би тэгээд хоёр гээд гарах болов гэж бодож байна. Тэгээд ятиха аягааг нугаачлаа. Манай зэшин нүгээд удааг байгаа хгүй юу? Тэгээд өчтөр орой би зүгээр автобус би нэгнээс хамт ирсэн хгүй. Автобусын цугаал тэгэл буугаал хөрөөд ирсэн би ерөөсөө зүг чигийн баримжаа ерөөсөө алга. Тэгээд авч явах. Усны саваа угаачлаа. Тэгээд одоо замсад гарах бах. Ойрхон мах чи сайхан юм уу тэгээд алхаад очиж. Би гарах гээд уцаа өмссөн байна. Тэгээ би сая ангийнхаа найзтай яриад би ингээд одоо ямар ч зүг чигийн баримжаа алга байна гэд локейшнээ явуулаад би чамтай ойрхон байна гэсэн чи ашгүй ойрхон байна гэж тийм тэгээ одоо ер нь бол гарах дөө уцаа өмссөн байна. Би нэрээ өмссөн байгаа джинсээ би яг ийм өнгөтэй тэгээ ийм джинстэй болмоор байсан хгүй тэгээ ингээ ерөөсө өмнөд чи ингээ өмсөж үзэж авахгүй бол жоохон хитүү штэ энэ тэндээс ингээ захиалчих юм бол тэгээ би ерөөсө нөгөө өргөн өмднүүдээс одоо жоохон хичээд иддэг болсон мөлий. Тэгээд энэ өмдөө би бүр амар одтой нандуулаас авсан. Тэгээ бүр өнгө тэгээ тэр доошо урт мурт нь бүр надад бүр яг таадаг заяа. Би харуулах гэж хичээ. Би танарт ийм харуулъя заяа. Энэ хараа. Миний найзтай нэг хийж үлж ирсэн цүнх. Амар хөөрхөн цүнх болсон за. Би тэг өөртөө нэг ийм цүнх нэхин гэт нэг эгүүл байгаа л да. За тэг гарцгаая. Би тэд нөгөө нэг сонгон хайрхан руугаа хичээл руугаа явж байна. Тийм. Авцараа суус ид байна. Нан мөсөө суус ид. Энэ сая тамарваа суус хүмүүс байна.
Ингээ бөөндөө явж байна. Манай аялагчид баруун гараа өргөд явж байгаа байна. Дөө бүр гасаа. Тоо явдаг юм биш үү? Оо тэр тийм биш. Тийм биш. Шин нэмлэг юм байна. Тэгээд энэ хуучин юм шиг байна. Миний бодлоор. Шин нэмлэг юм байна. Нийслэлийн төрөн тусламжийн төв гинэ. Нэмэрхүү байна. Вау. Аялж байгаа хүмүүс шиг бичлэг хийж биз. Хувцас хорон амар хөөрх юм байна. Нэмэр цэвэрхэн газар байна. Босоо байна. 30 минут байна. Good morning, everybody. Wake up, everybody. No more sleeping in your bed. What happened yesterday is a lesson. God woke you up today.